10 жилдээс юм аа. Тэгээ нэг волейболын тэмцээн үзээд тэгээ нэг хүүхэд бүр амар дурлалаа. Бүр маш дурлсан. Тэгээ бүр ингээл амар хайртай болол тэгэл би ингэсэн байхгүй юу. Яадаг байлаа ингээл хичээл ингээл тарах марах цагийг ингээ мэднэ. Тэгээ манай гэртээ бас ойрхон байдаг гэсэн. Тэгээд би ингээл хичээлэл тарах цагийг ингээд төхүүлээд ингээ яг гэрээсээ ингээ таарч маардаг байсан. Тэгээ заримдаа ингээд нэг тийм нэг төсөөлөөгүй таарлтууд ингээ бас болдог байсан. Тэр үед ингээ би амар ингээ сандраад ингээ зүрх мөрх ингээ амар ингээ дэлсэж мэлсээд ингээ зүрснийхаа дараа би ингээ бүр хашаа машаа ингээ наалж малж зогсож өгсдөг гэсэн заяа. Тэгэл ингээл заримдаа ингээл бүр амар шээс хурж бүр би тэгээд тэр хүүхдтэйгээ нэг хайрын романс бас нэг жоох явсан юм аа. Тэгэл нэг үнсэлтэж үзвээ анх удаага тэгэлсэн чи ингээл үнсэлтэж дуусаад тэгснэ ингээ тавих татчих байгаа байхгүй юу. Тэр жоохон bad guy юм л та. Тэгээд ингээ яасан шүдний аппараттай үнсэлцэх ямар байна энэ гэж хэлээ заяа. Надаас яг тиймэрхүү асуулт асууж ирсэн. Би тэг амар weird санагдал гоё юм байна гэдэг яг тийч хариулж ирсэн. Тэгэл гэхдээ энэ иймэрхүү нэг bad guy штэ ер нь хол байх хэрэгтэй те ер нь дими юм байна гэдгийг би ер нь оюутан болгоод ойлгож ирсэн. Тэгснийхаа дараагаар нэг өдөр ингээл амар гонигтай нэг өдөр ингээл өнгөрөөл ингээл явжсэн чи гэрлүүгээ ингээл харахчихсан чи манай гэрийн доотлын том сууж идэг байхгүй юу. Тэгэл ингээл би одоо алин болгон цухтаах уу те одоо өнөөдөр өстэй анхны алхам би хийнэ гэж амар бодоол гэрлүүгээ ороод хамгийн л өнгөтэй өөдтэй бүх хуцандраа өмсөөл өстэй өндөрсөдөө готл өнөртөө ус цацаал өстэй хамгийн гоёор бол хамгийн хурд бодолт хийгээл гараал очиол тэгэл битэр айгүй гоё анх удаа таарч байгаа юм шиг. Хүүе чи энэ байсан юм уу гэлээ чи. Айгүй би энэ хичээлээ хийх сочсон чарын чи вэж ин энэ гэж үгээл тэнэгтэй л. Тэгэл ингээл амар гоё ингээл юм хүм ингээл яриад тэгээ дуусахгүй юу. Тэгсэн чинь ингээд нөгөөдөг чи ингээд айгүй чи дөнгөс энэ бүнийг ийшээ явсан уу гэдэг байхгүй юу. Тийм тэгэл баг ингээ гацалтанд ороод тэгээ юу гэж хэлэхээ мэдгүй ойлоод гүү гэл тэгсэн аахгүй юу. Бүр ингээ амар сандард юм бэл ингээ хүн чи яг жинхнээс ингээ гүү гэл баг л юм гокариго гэдэг шиг хэлээ. Бор дахиад шиг донгодож байгаа юм чинь тэгэл тэгсэн чинь ингээ над яаж яхаа нөгөө тэр чинь ингээ нөгөө утсан дээр стори хийж исэн юм бэлээ. Тэг ингээ яг тэрэн дээр нь бас ингээ би ингээ хартсан ч юм уу. Тэгээд ингээ ойко чи энэ сториг ингээ харалтаа гэдгсэн чи яг би явж ирсэн аахгүй юу. Тэгээд наа чи нэг манай ээж ахгүй юу гэдэг. Өөр хэлэх юм үнэхээр олдоогүй тэгээ манай ээж. Тэгээ ээжтэйгээ аягүй адилхан гэдгсэн чи. Тэгээ үнэхээр би тэгээ эцсийн мөч хүртэл би гүрээсээр л лсэн. Тэгээд одоо ингээ бодглохлоор бас арай л байсан юм шиг санагдчихж байгаа л да. Тэгтээ яадаг. Бид энийг ер нь ингээд би нэг юм залруулга яг хийх юмсан гэж ер нь дандаа боддог байсан шүү дээ. Тэгж. Тэгсээ. Одоо тэр залуудад дахиад таарсан уу? Таарал би айл бол холхол явдаг. Би ер нь цухтаадаг. Одоо нэг те. Айл хол. Тэр сторийн дээр нь чиний царай гарсан байсан уу? Үгүй. Тэрээ бол гараагүй. Тэ чи гэж танигдахаар байсан уу? Тэг угаасаа л ойлгоч та яг адилхан шар малгаас гэж байна. За тэр залуудад хандаж хэлэх хэцүү байгаа. Би уул нэг амар айгүй гоё үннээрээ байх гэж чийдэг байхгүй. Тэгсэн чинь дааж чамтай бол би яг ч үннээрээ байж чадахгүй юм лээ. За баярлалаа. Баярлалаа.